Network CGMN Монголын ажлын байрны цорын ганц вебсайт. Ямар ч цаасан мөнгөгүй болох нь эдийн засагт эерэг сөрөг үр дагаврын алийг нь авчрах вэ? Бид халаасандаа бэлэн мөнгөгүйч банкны карт эсвэл гар утсаараа дамжуулан гүйлгээ хийж хаанаас ч хүссэн бараа үйлчилгээгээ худалдан авах боломжтой цаг үед амьдарч байна. Эдийн засагт мөн бидний амьдралд олон төрлийн өөрчлөлт авчрах цаасан мөнгөгүй ирээдүйн талаар бид өнөөдөр ярилцах болно. Төлбөрийн систем түүний хамрах хүрээ маш өргөн учраас бид бэлэн бус төлбөр тооцоо буюу цахим мөнгө, мөн биткойн, блокчейн буюу электрон мөнгө гэсэн хоёр цуврал нэвтрүүлэг болгон хүргэхээр бэлтгэлээ. Бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхэд банкны данс эсвэл бусад төрлийн бичиг баримтын аль нь шаардлагагүйгээс гадна хэн, хизээ, ямар бараа үйлчилгээ авсан нь хаа нэгтээ тэмдэглэгдэн үлдэхгүй нь бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхийн хамгийн том давуу тал юм. Гэвч цаасан мөнгө олон дутагдaltaй талтай. Бусдад мэдэгдэлгүйгээр их хэмжээгээр хадгалах, дамжуулах, тээвэрлэх боломжтой нь хууль бус худалдаа 8 авилгын гүүр болдог. Жишээ нь Монгол улсын хамгийн том дэвсгэрт 20,000-ийн хэмжээ нь 72-ыг харьцах нь 150 мм байдаг бөгөөд 1 тэрбум төгрөгийг 80-ыг харьцах нь 180, харьцах нь 4 см хэмжээтэй орондоор хинт ч мэдэгдэлгүй хадгалах боломжтой юм. Мөн бэлэн мөнгөнд дээрэм тонол, хулгай зэрэг гэмт хэргийн сэдлийг төрүүлгээс гадна түүний хадгалалт, аюулгүй байдал, насжилт, тээвэрлэлт зэрэг олон асуудал урган гардаг. Жишээ нь бэлэн мөнгөний өнгө төрх, загварыг тодорхойлохоос эхлээд хэвлэх, тээвэрлэх, арчлах зэрэг зардлууд нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5-7% тэнцэж байна. Нөгөөтэйгүр хяналтгүй бэлэн мөнгөний эргэлт сүүдрийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг бөгөөд Монгол банкны хийсэн судалгаагаар 2012 оны байдлаар Монгол улсын сүүдрийн эдийн засгийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 35% орчим хувьтай тэнцүү байна. 2017 оны 5 дугаар сарын байдлаар Монгол улсад 899 тэрбум 591 сая 900 мянган төгрөг цаасан мөнгө хэлбэрээр оршиж байна. Энэ нь нийт мөнгөний нийлүүлэлтийн ердөө 6%-ийг эзэлж байгаа бөгөөд үлдсэн 94% нь цахим хэлбэрээр оршиж байна гэсэн үг юм. Монгол улсад насанд хүрсэн иргэдийн тоо 1,979,000 мянга гэвэл нэг хүнд ойролцоогоор 442,300 төгрөг бэлнээр ногдож байна. Гүйлгээнд буй цаасан мөнгөний 70 орчим хувийг 20 мянгатын дэвсгэрт, үлдсэн 30%-ийг бусад мөнгөн тэмдэгтүүд бүрдүүлдэг байна. Манай улсын цаасан мөнгөний дундаж наслалт 3.8 жил. Хамгийн богино насжилттай мянгатын дэвсгэрт нь 2.6 жил гүйлгээнд эргэлдэж байгаа бол хамгийн урт 10 мянгат 20 мянгатын дэвсгэртүүд 5.6 жилийн настай. Энэ нь бусад өндөр хөгжилтэй орнуудын мөнгөн дэвсгэртүүдтэй харьцуулахад харьцангуй богино насжилт юм. Тиймээс бэлэн мөнгөний арчилгаа Монгол улсад илүү өндөр зардалтай байдаг. Жишээ нь Америкийн нэгдсэн улсын $1 дэвсгэртийн наслалт 5.8 жил байхад хамгийн том $100 дэвсгэртийнх ойролцоогоор 15 жил байдаг. Дэлхийн зарим улс оронд бэлэн мөнгөөр гүйлгээ хийх дээд хязгаар тогтоож байгаа нь хэрэглэгчдэд бодлогоор бэлэн бус төлбөрийн хэрэглээг төлөвшүүлэхийг зорж буй илрэл юм. Жишээ нь бүгд найрамдах Чех улсад 14,000 орчим евро, Польш 15,000, Румын 2,260, Португал 1,000, Хорват 15,000. Грек 1,500 еврогоос дээш үнийн дүнтэй худалдаа 8 хийхийг хүсвэл заавал банкны оролцоо шаардлагатай болдог. Харин Монгол улсад ийм хязгаарлалт байхгүй. Тэгвэл жишээ нь Дани улсын төв банк бэлэн мөнгөний хэрэглээ эрэлт буурсантай холбоотойгоор цаасан болон зоосон мөнгө хэвлэхийг зогсоох шийдвэрийг 2014 онд гаргаж хөндлөнгийн туслан гүйцэтгэгчид шилжүүлсэн байна. Бэлэн бус төлбөр тооцооны хэлбэрийг хамгийн ихээр дэмжигч нь Швед, Норвеги, Дани зэрэг улсууд юм. Бэлэн бус гүйлгээ нь улсаас гарах зардал бага, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдвэрлэхээс сэргийлэх, найдвартай хадгалах зэрэг олон давуу талтай ч цахим халдлагад өртөх эрсдэлтэй юм. Мөн бидний амьдралд бэлэн бус төлбөр тооцооны арга хэрэгсэл 100% нэвтрвэл банкуд шимтгэлээ нэмснээр их хэмжээний орлого олох боломжтой болох юм. Бэлэн бус төлбөр тооцооны арга хэрэгслийн талаар ямар байр суурьтай байгааг бид Төв банкнаас тодрууллаа.
Ер нь бол сүүлийн үед энэ бэлэн бус гүйлгээр рүү аягүй хүчтэй шилжиж байгаа. Олон улсч төр, монголч төр түрүү хэлсэнчлэн манай мөнгөний нийлүүлэлтийн 6% нь бэлэн мөнгө одоо биетээр орж ийн гэсэн үнийг нэг илэрхийл. Энэ нь бол маш их цаг хэмндэг, зардал хэмндэг. Тэгээд аюулгүй байдал талаас ч гэсэн одоо бэлэн мөнгө авч явсан дор бол картанд өгсөн илүү одоо аюулгүй хайчлаа гэвэл картаа дансаа алгуулчихна гэх мэт. Яг бүр одоо бэлэн мөнгөний хэрэглээг 0 болгоё гэсэн бодлоготой орн бол одоохондоо байхгүй байгаа. Тийм яг захин гэхээр одоо яг манай үндэсний төлбөрийн системийн тухай хуулинд бол хуульчлаад өгсөн байж байгаа. Яг юуг захин мөнгө гэх юм бэ? Тэгэхээр ардаа төгрөгөөр баталгаажсан. За тэгээд дээр нь одоо чөлөөтөө хөрвөх эргээд нөгөө захин мөнгөө бот мөнгө рүү хөрвөх. Иймэрхүү шин чанарыг агуулсан зүйлийг захин мөнгө гинэ гэдэг. Яг бүр өргөн утгаараа бол ер нь бол одоо электрон мөнгө гэдэг байгаа. За энэ нь болохоор яг битээр бус одоо бит бусаар банкны данс ч юм уу ер нь бол компьютерийн санах хот дотор хадгалагдаж байгаа мөнгө гэсэн үг. Биткойн бол яг энэ манай хуулиар бол захин мөнгөнд бол хамаарахгүй байгаа. Гэхдээ тэр өргөн утгаараа бол одоо эн чинь бит бусаар оршиж байгаа учраас электрон мөнгө гэж бол үзэж болно. Дэлхийн зарим улс оронд тансаг хэрэглээний бараа үйлчлэгийг худалдан авагчдын мөнгөний их үүсвэр хууль бус байх магадлалтай хэмээн үздэг учраас бэлнээр төлбөр тооцоо хийх дээд хязгаар тогтоосон байдаг. Хэрвээ бид ч мөн ийм хязгаарлалттай болвол энэ нь авилга, мөнгө угаах гэмт хэрэгтээ тэмцэх өөр нэг арга байж болох юм. Бэлэн бус төлбөр тооцооны систем түүний дэд бүтэц өргөжхийн хэрээр бид ч мөн энэ чиг хандлагыг дагах болно. Үүнийг дагаад олон асуудал гарч ирж байгааг бид өнөөдөр тайлбарлахыг оролдлоо. Оросын алдарт зохиолч Достоевский мөнгө бол хэлбэрт оруулсан эрх чөлөө хэмээн хэлсэн байдаг. Тийм ч учраас нэг талаас бэлэн мөнгөөр олгогдох хувь хүний эрх чөлөө, нөгөө талаас бэлэн бус төлбөр тооцооны арга хэрэгслээр баталгаажих нийгмийн аюулгүй байдал хоёрын зааг дээр бид оршиж байна. Энэхүү тэнцвэрийг хадгалах эсвэл алдагдуулах чадaltaй биткойн блокчейн системийн талаар бид дараагийн дугаартаа ярилцах болно.